morning, Sen Betzkano. Сайн байцгаана уу? Өглөөний мэнд хүргэе. Миний хувьд өнөөдөр та бүхэдтэй байгаа нь туйлын нэр төрийн хэрэг бий. Тэгээд бид бүгдийн хувьд бол энэ сайхан танхимд орж ирэлгүй бас нэлээд хэдэн сар болсон учраас өнөөдрийн энэ арга хэмжээнд оролцож байгаа нь ердийн нөхцөлтэй, хэвийн нөхцөлтэй буцаж орж байгааг илэрхийлж болж байгаа учраас их таатай байна. Тэгээ Монгол Улсын засгийн газарт бас үүнтэй холбоотойгоор талархлаа илэрхийлмээр байна. Цар тахлын үед одоо онцгой сайн ажиллаж чадсан явдал. За Монгол Улсад би ингээд жил хагасын хугацаанд энэ ажлаа хийгээд амьдарч байна. Энэ хооронд бол манай хоёр орны стратегийн түншлэл бол тогтмол сайжирч үргэлжилсээр явж байгаа. Жил гаруй хугацаанд бид нар түншлэлийнхаа гэрээний дагуу ажиллаж байна. Би маш юм үр дүнтэй цаг үед бас стратегийн түншлэлийн одоо гэрээ хэрэгжиж байгаа. Энэ үед элчин сайдаар ажиллаж байгаагийн хувьд туйлын одоо баяртай байгаа юм. Яагтвэл бид бүгд олон чиглэлээр бол хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой байгаа. Ковидын үед ялангуяа эрүүл мэндийн чиглэлээр мөн хүүхэд хамгааллын чиглэлээр бас Монгол Улстай хамтарч ажиллаж байна. Манай хоёр орны одоо санаа зовоосон олон асуудлууд дээр хамтран ажиллах боломжууд бол маш их өргөн байдаг. За бидний бас хэрэгжүүлж байгаа нэг чухал одоо төсөл хөтөлбөр бол стратегийн түншлэлийн маань нэг мөн чанартай нийцсэн одоо үйл ажиллагаа бол бидний өнөөдрийн одоо хурал буюу энэ хөтөлбөр байгаа юм. Тэгэхээр энэ хөтөлбөр бол Америкийн нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа ийм хөтөлбөр. Энэ USAID буюу олон улсын хамтын ажиллагааны байгууллага бол Монгол Улсад бол маш идэвхтэй олон хөтөлбөр. We just had a bilateral discussion between our two countries, and it was virtual, of course, as it has to be, but it was very productive. That was about the day before yesterday. And of course, USAID played a significant role in those discussions because USAID is very much committed to working here in Mongolia. So USAID is working in many areas, but without question, this program is a nice reflection of the support USAID хэрэгжүүлжсэн бөгөөд энэ хүүх бэст хөтөлбөрийн хувьд болохоор яг жижиг дэмжиж чиглэсэн юм чухал одоо үйл ажиллагааны нэг хэсэг байгаа юм. Тэгэхээр Монгол Улсад бол мэдээж маш олон мянган жижиг дунд бизнес эрхлэгчид байдаг. Тэгвэл тэдний одоо компани засаглалыг сайжруулах, мөн бизнесээ өргөжүүлж хөгжүүлэхэд тус дэмжлэг болох олон гэм хэрэгцээ шаардлага байгаа. Үүний нэг нь бас санхүүжилт авч явахад нь тус төхөн болох явдал байдаг. Тэгэхээр санхүүжуулагч байгууллагууд манай хөтөлбөрт бол маш чухал үр дүн болж хэлж байна. Тэгээд BEST хөтөлбөр USAID байгууллага мөн Монгол Улсын засгийн газрын хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд бол маш үр дүнтэй явагдаж байгаа. За тэгээд бас би жил гарангийн өмнө чойрт л очиж ясан. Тэр үед бас тэр үед засаг дарга байсан. Одоо энэ хурал хүрэлцэн ирсэн эрхмийг бас харахад таатай байна. Тэгээд мөн энэ одоо хөтөлбөр хэрэгжснээрээ бид бүгдийн чадах одоо сайжрах тал дээр бол маш их бодит тийм хэсэгчлэл гарна гэдэгт бол итгэлтэй байна. За тэгээд мөн альва одоо бизнесийг өргөжүүлж хөгжүүлэхэд бол санхүүжилт, зээлийн одоо боломж олцол маш чухал. Хөдөө орон нутагт ялангуяа энэ асуудал дээр ахис дэвшил гаргахад бол хөтөлбөр одоо чиглэж байна. Хөдөө орон нутагт би бас олон газруудад очиж үзсэн. Тэгэхэд бол жижиг дунд одоо бизнесийг дэмжсэн ялангуяа хүнд хэцүү бэрхшээлтэй бизнесийн нөхцөлд байгаа газруудад үйл ажиллагаа явуулж буй бизнесүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх шинэ одоо шийдлүүд, хэлбэрүүд бол маш чухал байна гэж бол харж байгаа юм. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлаг USAID-ийн хувьд Монгол улсдаа энэхүү стратегийн түншлэлийн гэрээг хэрэгжүүлэхэд бол ингээ хувь нэмрээ оруулж байгааг нэр төрөө хэрэг гэж үзэж байгаамаа. Тэгээ өнөөдрийн арга хэмжээнд оролцож байгаа та бүгдд нь баярлалаа. Тэгээд цаашдаа маш сайхан тийм ярилцлага өрнө гэдэгт итгэлтэй байна. Хурлын үйл ажиллагаа манай амжилттай болно. Тэгээ бидний өмнө тулгарч буй олон асуудлуудыг шийдэх тал дээр бас ахис дэвшил гарнаа. Ялангуяа ийм хүнд хэцүү үед бидний ажил бол илүү үр дүнд хүрэхин төлөө байх ёстой баярлалаа.